За торгон зураг буюу монголчууд зээгт намлын урлаг гэж нэрлэдэг. За зээгт намлын урлаг нь бол маш эртний улбаатай. Түүний нэг тод жишээл манай эртний өмнөх 3 дугаар зуунаас манай эртний 1-р зууны одоо Монголын анхны төр тулс бол хүннүг үеэс улбаатай. За үүний нэг тод жишээ бол хүннүгийн ноён улын булчнаас олдсон эсгэл ширмэн ширдгэн дээр одоо амтны дүрсийг зээгэлж байсан юм ширмэн ширдэг байдаг. За мөн энэхүү уламжлал маань Монголын эртний хаад хаттын өргөнд амтны дүрсээр чимээсэн одоо даавн юм торгон хөшгөнүүд байсныг одоо жуулчдын тэмдэглэлээр тэмдэглэж үлдээсэн байдаг. За мөн одоо Юан гүрний үед хаадын өргөнд баган ханны дотор одоо юм хөшгөөр одоо чимгэлжсэн тухай бас байдаг. Энэхүү уламжлал маань уламжлагдаж явсаар агаад 19-р зуунд одоо ирсэн байдаг. 19-р зууны үед бол бурхны шашны одоо сэдвэр голлон бурхны хөрөг одоо бодит хүний хөрөг тахил одоо хангагч эрдэнэ гэх мэт одоо сэдвийн хүрээнд том хэмжээгээр одоо зээгт намлуудыг бүтээж ирсэн. За зээгт намлын урлаг гэдэг маань тухайн илэрхийлэгч байгаа дүр дүрсэллээ өнгө өнгийн торог хоргоогоор эвлүүлэн ойж Монгол зургийн одоо адил хүрээ контур зураасныхаа оронд адууны хялгас дэл сүлийг томж хийсэн одоо утсаар даруулж ойдог юм урлагийн нэг төрөл байгаамаа. Зээгт намлын урлагийн нэг онцлог бол одоо хэмжээний хувьд нэлээд том хэмжээтэй монументал одоо хэв шинжийг агуулсан байдаг. За мөн Монгол зураг зээгт намл бол маш нарийн шүтэлцээ холбоотой өнгөний сонголт одоо өнгөний дагнаас контур зураас эдрээр нэлээд одоо хосолмол байдаг. За Монголын одоо дүрслэх урлагт бол маш том хэмжээний одоо зээгт намлууд музейн сан өмнөгт байдаг. За энэ үүнээс бол зан азрын нэрэмж дүрслэх урлагийн музейн сан өмнөгт 4 том одоо хэмжээтэй зээгт намл байдаг. Энэ их хүрээний нэр дурчууд бол Тавхай бор, хас гом, цэнд, жүгдэр нарын хамтарч ирсэн одоо томоохон бүтээлүүд үүдэг. Энд нь бол очроон бурхан зээгт намл, аюуш, цагаан дээрх хэмээх одоо бурхтуудын зээгт намл үүдэг. За 19-р зууны сүүл үед бол бурхны шны зан үйл за мөн одоо хүрээ цам гарах үед очроон бурхны том зээгт намлыг зарлах за мөн одоо их хүрээний одоо цогчин дуганд их хурлын үеэр дэлгдэг байсан 2 том зээгт намл байсан тухай бас дамжин сургаан тэмдэглэлд бичсэн байдаг. Зээгт намлын урлагийн одоо гол онцлог бол зээгэлж ойсон байдаг. Энэ нь бол Монголын уран хатгамлын одоо нэгэн төрөл байгаа. Одоо зээг гэдэг маань одоо адууны хялгас сүүлийг задлаад ингэж ороож томж хийсэн юм олсон утас байдаг. За мөн зээгт намлд бас алтан утсыг ашиглаж одоо алтан саа даруулах бас одоо ойдл байдаг. За мөн одоо зээгийг дан зээг, давхар зээг, гурамсан зээг гэж бас ангилдаг. За зээгт намлыг хэн хийдэг вэ гэхээр одоо бурханч ламнар буюу бурхан зураач одоо эхний их зургийг гаргаад одоо уран үйлчид, хатгамлчид хамтарч хийдэг маш урт удаан хугацааг одоо шаардж идэг юм урлагийн нэг төрөл байгаамаа. Зээгт намл Монгол үндэсний уран үйлийн нэг төрөл бөгөөд өнгийн даавууд хоргоо өнгө зохицуулан нааж алт мөнгө саа туушингаар зээглэж улмаар шүр сувд оюу зэрэг 9 эрднэр чимдэг байжээ. Мөн торгон утсаар өнгө солонгоруулан хатгаж урлах нь будгаар ялгсан зургаас илүү баялаг өнгөлөг, материаллаг, агаарлаг болж байсан юм. Зээгийн өнгө Монгол зургийн зураас дагнастай ойролцоо гол төлөв бурхны хөрөг хот мандал хангагч эрдэнэ зэргийг бүтээдэг байжээ. Зээгт намл бүтээхэд сэрэнжид, хишиг, думаа, ядамжав, ламжав, должинжав зэрэг олон арван үйлчин бүсгүүчүүд энэхүү ажилд оролцож байжээ. 1914 оны үед мөн уламжлалын дагуу орчин үеийн сэдэв зээгт намл бүтээх шинжиллийн үйлсд Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн бүтэмж, магсармаа, цэрмаа, норлохоо, өнөрмаа, цэрэнхүү, даваахүү, уран чимэг, соёлмаа, хандмаа зэрэг шинэ үеийн одоо зээгт намлын халаа бий болж орчин үеийн урлагтай хослуулан
хөгжиж байна. Тэгээ зэгт намлын урлага дэлхийн их олон улсад хүн төрөлхтөн хувц сунраа хийж өмсөд сунраагаа хэрэгтэй хангаснаас гадна нэг гоё чимэглэл гоё байлгах тал руу уран эмэгтэйчүүд хүмүүсийн одоо хувц сунрын тэргэлээ ойж гоё ойлгож эхэлжсэн үеэс л би эхэлтэй гэж бодож байна. Өчлөөхөө оргил үед хүрсэн голцоо дундад зүүн үед тэгээ бүр манай эртний өмнөөс хүртэл нөгөө хаад бурхны шашин зөвхөн бурхны шашин гэлтгүй бас Христос шашин гэдэг бүр янз бүрийн шашныхаа холбогдлолтойгоор бурхан шүтэнэ хийж иржсэн бурхан шүтэнэ заах уурлаж хийжсэн тэр үед хамгийн оргил үедээ хүрчихсэн. Тэгээ миний хийдэг зэгт намл болохоор яг нэг бурхны шашны сэдв байгаас гадна тэр орчин үеийн сэдв бас хийдэг. Тэгээ зэгт намл ер нь хамгийн одоо цаг хугацаа их ордог нарийн чимэглэр ажил ихтэй. Одоо яг энэ ойж байгаа энэ хэсгүүд зээглэх, дараа нь саалгах, цааш нь цавуудах. Тэгээд энэ жижиг деталууд нэгийг хийхэд л нэг өдөр цаг хугацаа их ордог. Тэгээд дараа нь энийг ингээ эвлүүлж хавна. Орчин үед зэгт намлаар бүтээл хийдэг хүмүүс л хэцүүхэн болсон ба. Цөөхөн үед хүмүүс хийж байгаа. Манай чөөрс зэгт намлыг бас арлцлизм үеэс хийж иржсэн. Тэгээ орчин үед болохоор зэгт намл дэлхийн халуун оронд контемпорари бодлоготой хаслаад сага хөгжиж байгаа хүмүүс одоо дандаа юм чөлөөтэйгээр бас их хийдэг болсон. Тэгээ яг энд болохоор миний зэгт намл болохоор энэ уламжлалтын аюулын технологиуд чимэглэх энэ зэглэх тэгээд энэ хөнгөлтөө зэгт намл 3D болгоод тавгаран гэж болох. Тэгээд дээрэс нь заавал зэгт намланд байдаг гэхээсээ бүр юм бүрчлөлтөө ингээд нөгөө хоёулаа янз бүрийн технологиуд ашиглаад тэгээд энэ өөр металлж ашиглаад тэгээд бүр ингэж янз бүрийн ингээд чөлөөтэйгээр бас ингэж хийх. Тэгээд энэс ч бүрч бас чөлөөтэй гоё болгоод ажиллаж бас болно.